Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ. Монгол Улсын их хурлын гишүүн Цэнгүүнээс 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Улсын их хуралд өргөн мэдүүлсэн бүгд найрамдах Монгол ард улсын засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хилцэх хэсэг асуудлыг эдийн засгийн байнгын хороо 2026 оны 4 сарын 21-ний өдрийн хуралдаанаар хилцлээ. Хуулийн төсөл санаачлагч нь онцгой дэглэм тогтоох харилцааг шинжилэн тодорхойлж, бүгд найрамдах Монгол ард улсын засгийн газарт эрх олгох агуулгатай бие даасан хууль байх нь үндслэлтэй эсэхийг шийдвэрлэх. Цаашид энэ харилцааг зохицуулах хуулийг олон улсын гэрээ конвенц болон Монгол улсын үндсэн хууль бусад хуулиудаа нийцүүлж уялдааг хангах, захиргааны шийдвэрээр онцгой дэглэм тогтоохыг хязгаарлаж, эдийн засгийн хямрал, байгалийн гамшиг, дайн, онц байдлын үед онцгой дэглэм тогтоох болон сунгах үндслэл, нөхцөл, шалгуур, шаардлагыг тодорхой болгох. Энэ үед хэрэгжүүлэх арга хэмжээг наривчлах, онцгой дэглэм тогтоосон тохиолдолд компани засаглал, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага, хяналт, аудитын хорооны чиглэлийг тогтолцоог хадгалж, эдгээртэй хамтран ажиллах, өмчлөгчийн эрхийг баталгаажуулан төрийн хяналтандаа хугацаа хүрээг наривчлан зохицуулах зорилгоор хуулийн төслийг боловсруулсан байна. Байнгын орооны хуралдаанаар хуулийн төслийг хилцэх үед Улсын хурлын гишүүн Лувсан Жамц 2019 оноос хойш нийтдээ төрийн өмчийн 6 компани дээр бүрэн эрхэд төлөөлөгч томилон ажиллуулсан нь тус компаниудад ямар үр дүн гарсан талаар, төрийн өмчт компаниудын хөрөнгийн өгөөж буурах, улсын төсөв төвлөрүүлэх орлого хангалтгүй байх нөхцөлд засгийн газар ямар арга хэмжээ авах энэ хуулийн төслөөр засгийн газрын боломжийг хязгаарлаж байгаа эсэх талаар, Улсын хурлын гишүүн Уянга 1992 оны үндсэн хуулиас өмнө батлагдсан 6 хууль байгаа талаар дурдаад яагаад энэ хуулийг онцолж хүчингүй болгох гэж байгаа. Онц байдлын тухай хуульд өөрчлөлтийг оруулахдаа одоо хүчин төгөлдөр болгож байгаа энэ хуулийн зохицуултыг хэвээр нь хадгалж байгаа эсэх, хэрхэн сайжруулах талаар Улсын хурлын гишүүн Жаргалан хуулийн төслийн үзэл баримтлалын хувьд дэмжиж байгаа бөгөөд бүрэн эрхэд төлөөлөгч томилж байсантай холбогдуулан иргэний нийгмийн байгууллагуудаас захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан тохиолдол бий эсэх. Хэрв байгаа бол ямар үр дүн гарсан талаар мэдээлэл судалгаа байгаа эсэх. Онц байдлын тухай хуульд оруулж байгаа зохицуултууд нь зөвхөн онц байдал зарласан тохиолдолд үйлчлэх эсэх. Бүрэн эрхэд төлөөлөгч нь томилогдсон зарим компани ашиг орлого яагаад сайжирсан? Нөгөө талаас энэ үед хичнээн ажилтан иргэн цалин хөлс гинэт халагдсны тэтгэмж аваагүй гэх мэт хохирсон талаар тооцоо судалгаа байгаа эсэх. Харьцуулалт хийх боломжтой эсэх талаар асуулт асууж хариулт авлаа. Хуулийн төслийн үзэл баримталтай холбогдуулан хуралдаанд оролцсон гишүүдээс дэмжсэн дэмжээгүй байр суурь илэрхийлж санал хэлэх үед Улсын хурлын гишүүн Уянга шиг 1991 онд батлагдсан бүгд найрамдах Монгол ард улсын засгийн газарт эрх олох тухай хуулийг хүчингүй болгох хуулийн төслийг дэмжиж байгааг дурдаад төрийн болон орон нутгийн өмчит компаниуд бүрэн эрхэд төлөөлөгч томилох тухай асуудал нь онц байдлын тухай хуульд орох шаардлагагүй бөгөөд холбогдох хуульд өөрчлөлт оруулах талаар засгийн газарт чиглэл өгөх тухай Улсын хурлын тогтоолын төслийг боловсруулах талаар саналаа хэлсэн болно. Байнгын орооны хуралдаанаар бүгд найрамдах Монгол ард улсын засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухайн хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хилцхийг дэмжих хэсэг асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олох буюу 57.3% дэмжсэн бөгөөд хамт өргөн мэдүүлсэн онц байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олох дэмжээгүй болно. Улсын хурлын эрхэм гишүүдээ бүгд найрамдах Монгол ард улсын засгийн газарт эрх олох тухай хууль хүчингүй болсон тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн онц байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хилцэх хэсэг талаар эдийн засгийн байнгын орооны санал дүгнэлтийг хилцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээсээ хүсье.